За сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд 250 API tool дээрх шинжлэхсэн дашборд дээр дашборд өгсөрч үзүүлье. За эхлээд дашбордоо үүсгэхийн тулд хавцлалт үүсгэх хэрэгтэй. За add dashboard хэмжлүүдэд дарж төслийнхаа нэрийг өгч үүсгэнэ. За үүсгэсэн хавцлалтын дээрээ дараад add worksheet хэмжлүүдэд дарж өөрийн зурсан чартуудаа сонгож оруулна. За гэх мэт чартуудыг оруулъя гэд сонгоод оруулаа. За сонгож оруулсан чартууд маань давхралтай харагдаж байгаа учраас edit төвчөнд тараад та өөрийн гэсэн байрлалаар байрлуулах боломжтой. За байрлуулсан дашборд маань гэж харагдаж байна. За дашбордоо арай илүү мөнгө үзэмжтэй бас цэгцтэй харагдуулахын тулд за тохиргоон дээр дарна. За тохиргоон дээр бол background буюу нийт гарынхаа өнгийн өөрчлөх тохиргоо. За энэ дээр тач өнгийн өөрчлөх боломжтой. За дэм дээр сонгож чартуудын өнгийн сонголтууд бас сонгох боломжтой. За мөн box style буюу одоо чартуудын маань layout-ыг хүрээлэх тохиргоо байгаа. За энэ дээр өнгийн өөрчлөлөө. За ингээд ийм хөл хийхэд ингэж харагдах нь. За энэ болохоор layout доторх харын өнгийн өөрчлөх тохиргоо. Гэх мэтээр өнгийн өөрчлөлт edit төвчөн дээр дараад бас байрлалын өөрчлөлт болно. Тэгээд хадгалах төвч тарна. За энэ хөө үсгсэн дашбордоо татаж авах боломжтой. За тэгэхэд бол татаж авах тавчлуур дээр дараад хэрвээ та Excel-ээр татахаар бол Excel сонголтын дээр дараад за чартуудаа сонгоод татаж авах боломжтой. Жишээлбэл булангийнхаа дээр одоо цэнхэр тэмдэглэтэй байх юм бол сонгогдсон чарт гэсэн үг. Хэрвээ дахиад харах юм бол ингээд сонгогдоогүй гэсэн үг. Тэгэхэд сонгогдсон чартууд нь Excel-ээр татагдаж авах боломжтой. За Excel файлаар татахад бол зөвхөн чартуудын өгөгдлүүд харагдах боломжтой. Чарт нь бол харагдах боломжгүй. За PDF байдлаар татъя гэвэл манай энэ чартууд маань зөвхөн чарт зургаараа татагдах боломжтой байна. За эхлээд Excel файлаар татаад үзье. Excel файлаар татлаа. Excel файл руу ороход бол чартуудын маань өгөгдөл нь харагдах нэ. За PDF файлаар татаж авъя гэвэл PDF сонголтоо дарлаа, чартуудаа сонголоо. Татах төвчөн дээр дарна. PDF файл руу ороход манай чартууд гэх мэт байдлаар харагдах нэ.